Маш сонирхолтой төсөл 2017 онд GAP програм гэж эхлүүлээд бид нар усан сургуулийн хүүхдүүдийг дэлхийн топ их сургууль руу оруулахыг зорьсон бол одоо аймаг болгоноос хүүхд болгоныг дэлхийн топ их сургууль руу орё гэсэн маш сонирхолтой төсөл нэг хэдхэн сарын өмнө толгойн дотор бидний толгойн дотор байсан бол одоо бодит болоод Өвөр хангаа аймагт ирсэн байна. Өвөр хангаа аймагаас гадна өөр аль аль аймгийн хүмүүс ирдэг одоо оноо. Баян онгоор ар хангаа. Хай. Маш олон хүүхдүүд ирж байгаа. Хүүхдүүдтэй ихтэй явуулсан 1 цаг 30 минутын ивэнтэд дэлхийн топ сургууль яаж олох вэ? Боловсрол юу вэ гэж яриа өгчөө. Үнэхээр манай 21 аймаг руу өргөдөө явуулсан, хэдэн сарын өмнө явуулсан манай нэг удирдлагчдыг давсан хүүхдүүд ярьсан. Hi guys, сано. Би өөрөө зүгээр доцоод үе яхад 21-ийн мөрөөдөл Томжоо ангитай миний үйл ажиллагаа хизээ гэсэн бол 2015 оны 9 сарын 12-нд Монголд өсөж эхлүүлсэн. Би өөрөө 2010 онд хотод байдаг хобби сургуулийг төгсөжсэн. Авантгаж явсан яриад явж байна. Тэгээ манай араа төгсөж байгаа олон үсэрсэн. Ахнаа үсэрсэн. Чи өөрөө аймагт давуултыг харж байгаа байхгүй юу? Анхнаас хүн бэлэн байсан. Би яасан ч угаасаа машинтай олсон, байртаа олсон, ажилдаа олсон. Юу ч хийсэн зүгээр шүү гэдэг юм тахна. Тэгээ мэдээж их сайн болчихсон шиг математикч болсон. Тэгээ Матны хотноо сансарч скурээр хийж дэлхийн ахнаас үзсэн юм чи би матны хотноос Харвардд сурч яагаад болохгүй юм бэ гэдэг. Яг миний ирээдүйн зорилго мөрөөдөл юу вэ гэхээр наа чиг ингээд тийм том мөрөөдөлтэй энэ дотроо хийж чадахгүй энэ асан галтаа өгöd тэр хөдөө те орон дэлгэр хаач байгаа. Би тэр хүмүүстэйг дэмжих мөрөөдөлтэй. Яг ингээд батчаах шиг яг ийм боловсролыг Монгол бүр ингээд хаасайгүй те уулын мохот олон иргэдэд түгээхийг тийм аюу хүсэл мөрөөдөл гэрэлтэй. Ямар ч сан миний бодлоор бол төсөөснөөс бол амар амжилттай боллоо. Бараг нэг 40 гаруй хүүхэд ирсэн байна. Бүгдийн нөгөө метр 50-ын цайтай суулгацсан, маск үзсэн мэдээж нөгөө ковидын үетэй. Тэгээд дижиталаар манай дима төгсөгч маань жишээлбэл танилцууллаа. Бүгдээрээ зураг авлаа. Айгүй олон хүүхдийн сэтгэл сонслоо. Хальт нэг зөвлөгөө өглөө. 21 мөрөөдөлгээд одоо ковид гарахаас жоохон өмнө зүгээр л нэг хоёр залуугийн одоо тий ярьжсэн яриа ингээ бодит болоод хүүхдүүдтэйгээ уулзаад онлайнаар өргөдөл авснаас хамаагүй одоо бодит байна. Яг хүүхдүүдтэйгээ уулзаа хараад тэгээ одоо бид нэр хотын төв рүү хотын төв гэнэ. Тэгээ энэ чинь төв талбай руу явж байна. Төв талбай дээр бид нэр ерөнхийдөө 2-3 хүүхдтэй ярьцлах юм. Nice, high five. Good. Өнөөдөр жоохон хүлээлгчлээ уучлаарай. Аха. За баярлаа. Хүүхдэд дэмжиж ингээд ирж чад амар их баярлж байгаа шүү та хэдэд. Аха. За баярлаа. Харин тэгээ удахгүй очноо. Номж явах чи шүү. Зя. Ярьсандаа орцсон те. Зүрээ номжоо. За. Хүүхдэд дэмжиж бас ингээд хүлцэн ирсэн айгүйх баярлж байгаа шүү. Бай номжоо. Яа ингээд хүүхдүүд маань эхнээсээ ингээд ярилцлага өгөөд дуусаад явж байна. Хөргөлт ярилцлага өгөхөд хүлээж байна. Бити сандраарай за. Өөрийн хөрөөл байгаарай за юу. Зогч. Чи ярилцлага явуулдаг танилцъя. За ерөөхдөө бол өглөөнөөс ахуулаад нэлээд юм боллоо. Тэгээд одоо ерөөхдөө бол өглөө бол өндөрлөгч тийш руугаа орж нар жаргаж байна.
Тэгээд бид хэд болохоор Үр Хангай аймгийн 10 их сумын нутгийн удирдлагын ордон дээр ингээд бөөндөө захиргаан дээр сууж байна. Зарим нь ярилцлагандаа орсон, зарим нь одоо ингээд хүлээгээ сууж байна. Одоо инх мат төвтэй байгаа тийм. Нэр энэ ч одоо яагаад энэ сандалтай өрөөнд газар суугаад байгаа вэ гэхлээр нөгөө оорсон могод зингэлж байгаа шүү дээ. Тийм нараа ийм богинохон оосортой тэгээд энэ идтэйгээ гоё ярилцмаар байдаг, тэгтэл явчих гад байдаг. Тэгээ ингээд сууж байгаа шүү. Хаус нэрээ Сонирхолтой шүү дээ. Энэ сайн 3 дахин ирж тийм байх замдаа бараг нэг цаг агас унтсан баха. Төлөвлөгөөний үүднээс дараагийн ийм үйл яах вэ? Тэгээд тэгвэл юу яа янз бүрийн хийж ижил нөгөө баг хамт олноо мэддэг, үйл ажиллагаа мэддэг, тэгээд сайжрах нь одоо ойлгодог. Хүн оролдож ижил алдж онж ижил сурдаг. Тэгэхээр амар олон юм билээ толгойдор хийлээ. Аль болох нөгөө хүмүүстэй ажиллагаа авч дундуура бичиж авсан. Тэгээд багийнхнаараа сайн баяртай. Тэгээд хөдөө ивент зохион гэдэг бол хэцүүгээс ивент зохион гэдэг нь өөрөө хэцүү. Ярьцлагууд зөндөл юм байна уу ер нь бол. Гоё жоохон ядарсан байна. Олон хүмүүстэй энэ ярьсан чинь юм мэдчихээ. Орой ол идээд тэгээд дараа нь дахиад энэ сэтгэл өгнө. Одоо нөгөө юу байгаа? Датун тохоо хоёр айгу мундаг охин 4-р курсын оюутнууд манай энд нөгөө гайд игээд тусалж байгаа. Одоо нэг Үр Хангааг 10 хэр мини тур хийж өгнө гэсэн хэлсэн. Тэгэхээр тэрийг очиж үзвэл гоё байх. Мараш энэ ч мэрэгд гээд Монгол улстай бас топ сургуулиудын нэгт ордог сургуулиудыг үзүүлнэ гэсэн ярьж байна. Тэрээс айгу гоё байх. Мөр чи юу юм? Тэгэл гоё ш. Good. Ямар шүү байв өнөөдөр? аймгаар анх удаа ингэж явж бичлэгүүдээ хийлээ. Гэхдээ алцын видео байлаа доголдор идэр байсан. Гэхдээ манай ах хэлдгээр алдчихж л оно шүү дээ. Өнөөдөр мэдгүй яг ихэндээ амар сандраад хоцроод ирсэн. Тэгээд юмнууд нь бэлэн болоогүй. Тэгэл амар олон юм сурсан. Тэгэл амар гойсан. Хэсний томилтоор явж юм шүү дээ. Бид хэд чинь. Тэгээд тий амар ихэндээ жоохон ингээл ямар их фейлдж байвал амар сэтгэл санаагаар унаал. Тэгэл тэгсэн чи хүүхдүүдтэй ярилцаал ирсэн чинь буцаал гоё ирсэн. Бүгднийтэй зураг авахлаа. Сторины бичлэг хийлээ. Одоо бүгд нь орлоо. Үр Хангай нутгийн удирдлагын ордон. Вау. Хэрэг хуцаараа шүдэг хэрэг. Дээ. I wonder what that is in. Хөшөөнүүд нь хийм бол үзэхгүй хин хийний хөшөө байгаа. Хөөе та нар монгол үгээр уншаад тах уу? Надаа энийг уншаад өгөөч тгөө. Яруу сайхан. Төгс. Балаа юм а те. 5 монголч уншдаг. Би бүр 0. Бүгний нөхрөл юм шиг те. Баярлалаа ямар ч сан уншиж гисэн. Арханд бол монголч уншаад тийм үү? За энийг уншаад үдээсээ бич. Уншиж байгаа юм бич. Хот. Ерөнхий сайд. Яруу сайхан биш угаасаа тэр тэгсэн ерөнхий сайд гэж байгаа юм байна шүү дээ. Энэ Монгол улсын 9 дэх ерөнхий сайд юм байлээ. Бичтэй гиндэнгээ 9 дугаар ерөнхий сайд гэж шүү дээ Монгол улсын. Oh my god. Тийч очтой тэрийг уншия. Нэрээ сая худлаач гэсэн. Чи Монгол улсын хамгийн анхны Төгс очрын намнан сүрэг нэ. Тэсээ худлаа. Энэ хоёроор уншуулсан шүү дээ. Би чам харсан. 10 хэр тэдэн хүн байдаг вэ? Амьгийнхаа хэмжээнд чөлөө за сумаа оруулахгүйгээр 110 мянга лөө. Буруу ч хийж магадгүй. 110 мянга. Вау. Дэм энэ бүр цоошин юм шүү. Энэ юу юм? Энэ нөгөө аймагт ийм хөл бөмбөглөл бач 2 илүү 3 байгаа хаа. Ваа энэ бүр цоошин юм уу? Тийм. Цоошин л байгаа. Хокки татсан. Аймагс бэрд на серио. Өглөөний минь за бид хэд өчигдөр орой юу ярьслага дуусгаад хоттойгоо танилцаад оройн нь хоолоо идчихэд тэгээд 10 хэргээд зочид буудалд хонсон байгаа. Тэгээ өнөөдөр бас нэг л одоо 10 хэр аймагт ирсэн юм чинь дээр танилцаад тэгээд бас нэг сургуультай танилцж байгаа. Ийм
аймгийн одоо сургууль ямар гэдэм байна тэрнтэй танилцж байгаа. За бид хэд одоо төшил бодлосоо гараад мэргэд гээд аврах хэр сумын сургуультай танилцж байна. Манай ярилцлаганд орсон хоёр охин тэр сургууль сурдаг. Өөртөө сургуулаа танилцуулъя гэсэн. Тэгээд бидний хувьд болохоор мэдээж 9 сард бас ингээд ахлах дунд сургуулаа нээх гэж байгаа. Тэгээ орон нутгийн сургууль бас ямар шүү байд юм бол биднэрт аягүй их сонирхолтой байгаа. Тийм болохоор очиж танилцаад гоё контент гаргахаа. Манай 21 мөрөөдөл төслийн багийнхан маань Өөр хангаагаас буцаа явж байна Улаанбаатар руу. Одоо 250 км хүрсэн байна гэсэн. Тэгээд сэтгэл бол миний хувьд бол амар өндөр байгаа. Өсөжснээс аяа мундаг хүмүүс манай 21 мөрөөдөл төсөлд хөтлөө явуулж байгаа байна. Тэгээд би бас өөрийн сэтгэлийн үгээ хэлье гэж бодлоо. Яг энэ төслийг одоо ингээд ахлах юм үргэлжлүүлэх гэсэн. Тэгээд яг энэ төслийг яг ярихгүй яг хийгээд санаачилсан эдрээ болон батчиндаа бүтэхэн хэрэг баярлаа гэж хэлмээр байна. Инжи чөж баяртай баярлаа. Тэгээ манай хотод бол бас зөндөө болох багийнхан маань байгаа тий золбоо бог гэж гэл манай академи альтернатив сургуулийн бүхэл хүмүүс өнөөдөр бол оролцож байгаа. Тэгээд яг ингээд хүүхдүүдтэйгээ ингээд уулзаад ярьж байгаа юм ин сонсоод ирэхлээр илүү нөгөө мэдэрч ийн л та. Өмнө нь болохоор зүгээр аймаг болгоноос хоёр хүүхдийг аваад тэтгэлтэй суухан ингээд ингэжсэн бол одоо нэг яваад яг үзээд ирэнгүүт аймаг мэдрэгтэй өшөө илүү олон аймаг бүр ямаар тийм сэтгэл төрж байна. Тэгээд очингээ Комик он хэлчихлээ. Тэгэхээр адилхан байна. Ямарчсан тэгээ зориглоод дандаа шин төсөл хийдэг томчийнхнараа бахархдаг. Томч маань дандаа л гоё мэддэг. Тэгээд яг 100 яаж хийх мэдэхгүй ч гэсэн тэгэл багийнхнараа бистэ Өөр хангаараа гараад хүмүүстэйгээ алсаас тэгээ ивент зохион байгуулалт тийшээ очиж онлайнаар манай димайд дээр хүртэл хүмүүст хийсэн судалгаа танилцуулаад их амар гоё нэг өдөр очиж явсан мэт амар олон өдөр явсан гэж санагдаж байна. Одоо үр дүнгийн харандаа одоогийн шиг амар баяртай байна. Гапит бүрэлдэхүүнээд хөгжлүүлнгээ ярьжсэн дээр манай эдрээ гапиг ихлүүлсэн манай дээр зөвсөгийн хүмүүс одоо холбоотой Thank you.